Сайн мэцэн үзэгчдээ эрүүл мэндийн лайк хийж телевиз тошны ярилцлагын цаг маань эхэлж байна. За энэ удаагийн дугаарт хаамл дүүргийн 10 дугаар хороо амин тос өрхөө эрүүл мэндийн төвийн мэрэгжлийн эмч ажилчид маань оролцож байна. За тавхан сайн байцгаана уу. За бид өнөөдөр үзэгчдээ зориуллаад нөхөр эрчүүн талаар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нөхөр эрчүү, за тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд, за мөн папиллома вирусын талаар ерөөдөө бас ерөөд мэдээлэл. За энэ сэдвийн хүрээнд тийм ээ босоод бас мэдээлүүдийг үзэгчдээ хүрэхээр бэлдсэн байна. За эмчмэн өөрийгөө танилцуулаад бас эхлэв тийм ээ. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За хангуул дүүргийн 10 дугаар хороо амин тос өрхөө эрүүл мэндийн төвийн совилогч нийгмийн ажилтан ягчрал байна. За тань хувьд сайн байна уу. За 10 дугаар хорооны амин тос өрхөө эрүүл мэндийн төвийн совилогч Ган Чимэг байна. За тавлаа. Сайн байцгаана уу. Би хаавал дүүргийн 10 дугаар хорооны амин тос өрхөө эрүүл төвийн их эмч Балгармаа байна. За тэгэхээр ер нь яг нөхөрчүүн асуудал за тэр дундаа бас эмэгтэйчүүд дээр мань хөвчлэн одоо голдог штэ тийм ээ. Тэгэхээр яг эмэгтэйчүүдийн нөхөрчүүн талаар ерөнхийд нь үзэгчтэй мэдээлэл өгөөж өнөөдөр яг ямар сэдвийн хүрээнд ямар мэдээлэлтэй өгөх гэж байна тийм ээ. За эмэгтэй нөхөр өрчгөн гэдэг маань одоо жишээ нь 15-49 насны эмэгтэйчүүд хамрагддаг. Тэгээд энэ насны эмэгтэйчүүд болохоор төрөх насны эмэгтэйчүүд гэж явагддаг болохоор жирэмсний хяналттай холбоотой мэдээллийг өгөхөөр бэлтгэж ирсэн. Тэгээ жирэмсний хяналт гэдэг маань одоо жирэмсний бүхэл хугацаанд одоо эрүүл мэндийн байгууллагын зүгээс үзүүлж байгаа цогц тусламж үйлчилгээг хэлж байгаа. Тэгэхээр энэ жирэмсний хяналтанд тогтмол үзүүлж явснараа одоо ургийн өсөлт хөгжлийг хянахаас гадна жирэмсэн их болон ураг тохиолдож болох хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой байдаг. Тэгэхээр жирэмсэн их маань хэдий ч эрт хяналтанд орно, төдий ч одоо их ураг тохиолдох хүндрэлээс сэргийлэх боломжтой байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагууд бол одоо эрүүл мэндийн сайдын 2024 оны 6 сарын 24-нд одоо А292 та тушаалаар батлагдсан жирэмсэн төрөх төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээг гэсэн журмыг баримталж жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтыг хийдэг байгаа. Тэгэд энэ тогтоолоор болохоор ер нь бол яг жирэмсний эрт хяналт гэдэг ойлголтод болохоор 12-7 хоног дотор хяналтанд орж үзүүлж шинжилгээнд хамрахтыг хэлж байгаа. Тэгээ сайдын тушаалаар болохоор жирэмсний 17 хоног дотор жирэмсийн хяналтанд авах залтыг оруулж өгсөн байгаа. Учир нь гэвэл одоо жирэмсний 17 хоногтойгоос эхлүүлээд одоо перинатал онцлогоо буюу одоо ургийн гажиг илрүүлэх, онцлогын шинжилгээнд хамруулах. За тийм тушаалаар болохоор одоо хид хідэн мэдээлэлтэд үзүүлэх. За тухайн үедээ ямар шинжилгээнд хамрагдахыг зааж тусгаж өгсөн байдгийг. За тэгэхээр яг хамгийн эрттэй за бүр оройтла гэж бодоход ер нь хэдэн 7 хоногтой байж эрт юунд хамрагдах хэрэгтэй вэ? Тэгээд ер нь хамрагдахгүй байснараа эргээд ер нь одоо сөрөг тал гэж байх уу хүмүүс ер нь одоо хөвчлөл жимсэн гэдгийг мэдснийхаа дараа бас 50 ч юм уу тий одоо яваад байдаг. За тэрсмаа их анхны 2 дахь 3 дахь жимсэлтэл заа гээл ерөөд нэг жоохон тийм манайхаас жоохон ерөнхий маягтай байдаг шүү дээ тий. Тэгэхээр эрт илрүүлэхт хамрагдсны давуу тал нь ер нь юу юм бол тийм ээ? Эрт хяналтанд орсны давуу тал нь бол одоо түрүүн хэлснээр 12-7 хоног дотор жирэмсний хяналтанд бүртгүүлээд онцлог шинжилгээнд хамрахтыг хэлсэн. Жирэмсний эрт хяналт гэж хэлсэн. Тэгэхээр энэ хяналт хугацаанд хяналтанд орсноороо одоо урагт үүсч болох. Одоо нэг хамгийн ихэнд бол жирэмсний хугацааг тодорхойлж өгнө. За тэгээд хоёрдугаарт нь болохоор энэ ээж маань хизээ төрөх вэ гэдгийг тогтоож өгнө. За тэгээд жирэмсэн их маань хизээ одоо амралтаа авахыг тогтоож өгнө. За тэгээд цаашлах юм бол үздэг шинжилгээнд хамрагдсанараа энэ ихэд одоо эхийн талаас бол эргэтэн тогтолцооны талаас ямар нэгэн одоо эмгээг өвчин өөрчлөлт илэрч гинүү гэдгийг тогтооно. Энэ нь цаашлаад жирэмсэн үед одоо ямар хүндрэл өгөх үү гэдэг эрсдлийг тооцож өгдөг байхгүй юу? Ургийн талаас болохоор үздэг шинжилгээнд хамруулна. Одоо жишээ нь ургийн эрт хяналт одоо үед үзүүлдэг перинатал онцлогоо 9-оос одоо 11-7 хоногтод 2 тест гээд үздэг. Энэ болохоор хоромсоомын гажгийг илрүүлдэг. Даавны хам шинж илрүүлэх ач холбогдолтой. За тэгэд 12-аас 12-7 хоногтод болохоор нэг эхо онцлогоогоор NT-NB гэдэг хэмжлэлийг хийдэг байхгүй юу? Нэгсэндээ шилүү үзүүрний арын одоо зайг хэмжиж үздэг. Энэ шинжилгээгээр бас хоромсоомын гажиг ялангуяа энэ даавны хам шинжийг илрүүлдэг. Энэ даавны хам шинжийг эрт илрүүлснээрээ одоо энэ ургийг цаашаад тэйхүү за өшөө төрүүлэх боломжтой юу? Тэр одоо жирэмслэл төрөлтэй асуудлыг шийдвэрлэж өгдөг.
Эрт илрүүлгээр одоо яг илэрч байгаа тийм ээ. За тэгээ яг эрт илрүүлснээр мэдээж учирч болох олон эрсдлүүдээс одоо сэргийлж өгч гин гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг одоо бодит одоо тохиолдол дээр одоо жишээлбэл танай өрх эрүүл мэндийн төвийн хувьд тийм ээ. Яг эрт илрүүлгийг эрт юунд орснороо хяналтанд орснороо яг ямар тохиолдол их олон гардаг вэ? Одоо энэ эрт илрүүлэг хүслэгт хамрагдсанараа бол одоо түрээний эстрэнүүд ургийн гажиг илрүүлэх давны хам шинжийг илрүүлнэ гэсэн. Хэрэв давны хам шинжээ ажиллахтай бол одоо энэ ургийг цаашаа тийхүү эхийн амь насанд аюултай юу урагт одоо цаашаа амьдрах тавилан хэр вэ гэдгийг тооцоолно. Хэрэв ураг цаашаа амьдрах одоо амьдрахад одоо тавилан муутай за тэгээд эхийн амь насанд аюултай бол тухайн жирэмслэлтийг таслах. Нэгсэндээ жирэмслэлтийг эрт таслах юм бол ихэд одоо дараа нь гарч болох хүндрэлээс сэргийлэх боломжтой гэж байгаа байхгүй. За ер нь яг эрт хяналтын талаар ер нь илүү дэлгэрэнгүй ярина тийм ээ. Гэхдээ ерөөдөө бас үзэгч маань зарим үзэгч мэдэхгүй байж магадгүй. Ер нь жирэмсний хяналт гэдэг яг ямар бүтцээр явдгийг ямар ер нь бол яг сайдын тушаалаараа 292 гээд тоод сайдын тушаалыг баримталж жимсийн хяналтанд үзүүлдэг. За эрүүл хэвийн жимсүүд бол одоо 12-7 хоногт анхны хяналтанд орсон өдөр тэгээ 27 хоногт 28 32 36 38 7 хоногт нийт 6 өдөр үзүүлдэг. За эрсдэл өндөртэй болоод одоо эрсдлийн үзүүлэлтийг үзээд авахар эрсдэл өндөртэй болоод ирэх юм бол одоо энэ үйлчлэгийн давтамж маань ойртод ирнэ гэсэн үг. Тэгэхээр эрсдэл өндөртэй жимсүүд бол 8-аас 10 удаа үзүүлэх ёстой гэж заасан байгаа. Тэгэхээр энэ үйлчлэгүүдэд болохоор жирэмсэн ихэд одоо тухайн одоо үед илэрч байгаа өөрчлөлт, биеийн жингийн өөрчлөлт, ургийн өсөлт, хөгжил хэрэг байна. За тэгээд эртэн тогтолцооны одоо жишээ нь бактери өөрийн одоо шинж тэмдэг одоо энэ бөөрийн үр өсөл байна. За зүрх судасны өөрчлөлт байна уу, хожим үеийн хордлого, эрт үеийн хордлого ямар явагдаж байна гэдгийг хянснараа нөгөө дараагийн хүндрэлүүдээс сэргийлнэ. За хэрвээ за яг жоох эвгүүл асуулт юм л да. Яг нөгөө нэг эрсдэлтэй гэж хэрвээ үзвэл тийм ээ. Зарим яг хүмүүс сонирхож байж магадгүй. Яг хэдэн 7 хоног хүртэлх нэрийг одоо ургийг одоо таслан зогсоох боломжтой байдаг вэ? Тэрнээс үнэхээр боломжгүй одоо ингээд таслан зогсох шаардлагатай гэж үзэх хүртэл тэр хүртэл нь хүн одоо жирэмсэн их мэн тий. Жишээлбэл хяналтандаа орж чадаагүй байсан бол уламжлал байдал хэцүү болох нь шүү дээ тийм ээ. Тэр яг одоо хэдэн 7 хоног хүртэлх нэр одоо ураг маань одоо таслан зогсоох боломжтой байдаг гэсэн үг бол. Ер нь бол яг хуу 27 хоног хүртлээ. Хамгийн оройдоо бол 27 хоног. Гэтэ тасан зогсоох бүр зайлшгүй шаардлагатай бол эрт үе гэдэг нь болохоор эхний 3 сар доторх эхэлж байгаа 12-7 хоног. Гэтэ бид нар болохоор ч одоо за 9-өөс 17 хоногтод хоёрол тест гээд нөгөө ургийн гажиг илрүүлэлт үзснээс шинжилгээ авч үздэг шинжилгээгаа тэрийг үзээд тэгээд 12-7 хоногтод нөгөө яхаа онцлогоогоор бас нөгөө давны хам шинжийг илрүүлэх шинжилгээгээ үзнэ. Тэгээд 27 хоногт одоо ургийн одоо антаг бүццийг үздэг яхаа шинжилгээтэй хамруулна. Тэгээд эдгээр шинжилгээнүүдээс үндэслээд тэр жимсэлтийг тээгүүр таслах уу гэдгээ шийднэ. Сая дурдсан одоо яг эрсдэлтэй гэж үзэж байгаа тохиолдлуудыг тийм ээ эрт хэрвээ илрүүлж бид нар чадах юм бол арга бас эмчилэгдэх найдвар боломж бас илүү томорч өгнө гэсэн үг үү? Илүү боломж нэмэгдэнэ гэсэн үг үү? Тэгэхээр яг боломж нь хэрэг байдаг вэ? Боломж. Гэхдээ одоо тийм ураг таслах асуудал чинь бол цөөн штэ. Бүх эмэгтэйчүүд бол тохиолдохгүй. Магадгүй одоо эрт үедээ хяналтанд орсноор одоо ээж маань одоо өөрийнхөө архах хууч хүчнийг эмчлүүлээд дараагийн эмчилгээний төлөвлөгөөд ороо явах юм бол тохоо одоо их маань эрүүл төрөх боломжтой гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр эрүүл төрхийн тулд жимслэхээс өмнө өөрийнхөө бие бэлтэн, жирэмсэн үед хяналтандаа тогтмол үзүүлнэ. Тэгжээж нөө эрүүл гэхээс эрүүл хүүхэд төрөх асуудал яригддаг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол яг жирэмсний эрт хяналт гэхээс илүү тэрнээс өмнөх шат манаас чухал байж тээ. Тэгэхээр энэ тал дээр үзэгч маань жоохон мэдээлэл өгч тийм ээ. Яг хэдийн хугацааны өмнөөс бэлдэж эхлэх хэрэгтэй юм. За хамгийн нийт төрөнд дэр нь за хамгийн наазах нь за энэ дээр анхаарах хэрэгтэй шүү гэдэг бас хэлээд өгчвөл яг нөгөө нэг нэрхсээр хашгирна өвцний дараа эмчилүүлэх явдаг гэдэг шиг тий. Тэрнээс өмнө бол бие бэлдээд жирэмслэх явц маань үргэлжилвэл илүү л эрсдэл бага басна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхээр одоо жирэмслэхээс өмнө одоо хамгийн багад бол 6 сарын хугацаа. Тэрнээс илүү хугацаагаар 1-3 жилийн хугацаанд ээж маань үнэхээр одоо
одоо би гэж жирэмслээд хүүхд төрүүлье гэж бодож байгаа бол би бэлдэнэ. За энд болохоор усан сэргийлэх хүслэгтэй тогтмол хамрагдаж байгаа хэвээр. За хоол тэжээлийн байдал дээр анхаарна. Нэгстэй шимт тэжээлийг эрдэс тэжээлдээ хоол хүнс хэсээр холж явах хэвээр. За тэгээд тодорхой дасгал хөдөлгөөнийг хийн. За амьдралын буруу хэм маягаа өөрчлөх хэрэгтэй. Магадгүй одоо жи ихтэй байвал одоо жингээ хасах ч юм уу те эрүүл зөв хоолтой байх. За тэгээд үслэг шинжилгээгээр илэрсэн одоо өөрчлөлтүүд байвал түүнийг эмчийн загварын дагуу эмчилгээнд хамрагдаад эрүүлжих боломжтой. Тэгжээж жимслэх юм бол одоо сая дурдсан алгажлууд эрүүл хүүхд төрүүлэх боломжтой гэсэн үг байхгүй юу? За баярлалаа. Өргөжлүүлээд эмч манаас яг жимслэлтэй явцтай холбогдуулаад тийм ээ. Умаа үзүүний хавдар гэдэг өвчлөлийн талаар үзэгч манаас ерөнхий мэдээлэл өгнө гэж байсан. Тэгэхээр өнөөдрийн төвшин нөхцөл байдал нь ямар хөө байгаа вэ? За тэгээд ерөнхийдөө энэ умаа үзүүний хавдрын төвшин талаар ерөнхийд мэдээлэл өгч үзэгч маань. За умаа үзүүний хавдар нь болохоор Монгол улсад хийсэн судалгаагаар ер нь эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлөөр ер нь 2 дугаарт орж байгаа. Маш өндөр үзүүлэлттэй байгаа. Энэ ч утгаараа одоо 2026 оны 3 сарын 17-нд Эрүүл мэндийн сайдын А56 гэсэн тушаал гарсан. Энэ тушаалаар болохоор нөгөө 90-70 гэсэн хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. За ер гэдэг нь болохоор нөгөө умаа үзүүний хавдар үүсгэгч папиллома вирусээс сэргийлсэн дархлаажуулалтанд хамруулах, зорилт насны хүүхдүүдийг дархлаажуулалтанд хамруулах, 70 гэдэг нь бол умаа үзүүний хамрагдах зорилт насны эмэгтэйчүүдийн нас заасан эмэгтэйчүүд байгаа. Тэр эмэгтэйчүүдийг одоо 70-аас дээш хувь хамруулах ёстой. Тэгээд энэ илрүүлгээр өөрчлөлтөө илэрсэн эмэгтэйчүүдийг одоо 100%, 90-ээс дээш хувь ер нь эмчилгээнд хамруулах ийм зорилтуудтай ийм хөтөлбөр хэрэгжээд ер нь явж байгаа. За яг сэний бүлэг гэдэгт маань та хадгалуулаад өгч хэдээс хэдэн нас гэсэн бэ? Тэгээд ер нь яг энэ өвчлөлтийн түгээмэл байдаг уу ер нь? За энэ нөгөө зорилт насны эмэгтэйчүүд гээд энд нь бол одоо 40-оос дээш нас 40-оос 60 насны эмэгтэйчүүд орж байгаа. Энд нь болохоор нөгөө 3 жилийн давтамжтай 3 жилд энэ эдгээр насны зорилт насны эмэгтэйчүүд 3 жил тутам заавал энэ шинжилгээнд хамрагдах ёстой байдаг. 40-оос 60 насны 3 жилийн давтамжтайгаар заавал орно. Хэрвээ өөрчлөлтөө илэрж исэн тэ хавдрын урдл юм уу хавдар илэрж исэн эмэгтэйчүүд бол тогтмол хяналтанд ороод одоо 3 сар 6 сар 1 жил хугацаатай тогтмол шинжилгээндээ хамрагдаад явах ёстой байдаг. За тэгээд одоо энэ папиллома вирусын умаа үзүүн хавдар үүсгдэг папиллома вирусын дархлаажуулалтанд 11 настай хүүхдүүдийг товлол дархлаажуулалтанд хамруулан дархлаажуулж байгаа. Тийм 24 оноос эхлээд товлолт оруулсан. Тэгээд ерөнхийдөө 13-аас 14 насны хүүхдүүдийг болохоор нөхөн дархлаажуулалт явагдаж байгаа. За 15-аас дээш насныхан болохоор нөгөө сайн дураараа халдвар судал дээр очиж ингээд төлбөртөөгөр шинжилгээнд хамрагдаж болно. Тэгэхээр ерөөхдөө яг сөрөг үр дагаврыг энэ та тайлбарлаж өгөөч тийм ээ. Яг энэ хавдар гэдэг ер нь яг ямар аюултай ямар үр дагаврыг өөртөө ард нь дагуулж байдгийг. Тэгээд ер нь бас тэрнээсээ өмнө шинж тэмдэг нэр нь яг одоо заавал шинжилгээ өгч мэддэг үү эсвэл ямар нэг шинж тэмдэг ямар шинж тэмдэг илрүүл за энэ ер нь аюултай байна гэж үзээд эмнэлэг хандах хэрэгтэй юу тийм ээ. Ер нь нөгөө эмэгтэйчүүд умаа хүзүүн тэр тусмаа те энэ хавдар болон энэ өөрчлөлтүүд ер нь нөгөө удаан хугацаанд явж ингэж үүсдэг. Тэгээд эмэгтэй хүнд илрэх явцсан ч гэсэн ер нь бага илэрдэг. Тиймээс ерөнхийдөө бол урьдчилан сэргийлэх зорилгоор энэ нөгөө 3 жилд заавал шинжилгээ өгөө гэдэг нь 3 жил тутамд заавал өгөх ёстой гэдэг нь энэ учиртай. За тэгээд ерөнхийдөө бол нөгөө яг өөртөө мэдрэгдэж байгаа юм гэвэл одоо цагаан юм үнэртэй гарах те өнгө нь өөрчлөгдөх тийм завирууд ер нь илрээд байгаа тохиолдолд заавал нас харгалзахгүйгээр шууд өгөх боломжтой. Бүх өргөр эрүүл мэндийн төвүүдэд байнга авагдаж яадаг шинжилгээ байгаа. Тэсээ 40-с дээш гэжсэн тийм ээ. Тэгэхээр 40 хүртэлх насны эмэгтэйчүүд маань бас л ялгаагүй шинжилгээ
Ер нь бол нөгөө өмнөх тушаалуудаар бол ер нь 30-аас дээш нас байсан. 30, 33, 36 гээд ингээд 60 хүртэлх насны бүх эмэгтэйчүүд хамрагдчихсан. Юу судалгаагаар сүүлийн үеийн судалгаагаар болохоор 40-оос дээш насны эмэгтэйчүүд илүү нөгөө нэг хүндэрсэн үед нь одоо илэрж байна гэсэн одоо ийм судалгаагаар юу насын болохоор ингэж тогтсон байгаа. За тэгээд Ерөнхий хувьд нэг яг одоо энэ өвчний одоо аюултай талыг нь бас жоохон тайлбарлаад өгөөч тийм ээ. Яг мэдээж одоо хавдар болгон аюултай тийм ээ. Гэхдээ яг одоо энэ өвчин илэрснээрээ хүндэрснээр одоо эрт үед нь илэрснээр бол мэдээж одоо эмчилгээ хийгээд эмчлэгдэх боломжтой. За хавдрын урьдл шилэрсэн тохиолдолд бол эми эмчилгээ те тэгээд физик эмчилгээнүүд ер нь хийгдээд идэх боломжтой. За хавдрын 1-2 дугаар шатанда илэрсэн тохиолдолд бол мэс-цэцлийн аргаар те түлх эмчилгээ юм уу ийм аргаар эмчлээд бүрэн эдгэрэх боломжтой. Хавдраагаа эрт чаданд нь оншилсан тохиолдолд бүрэн эдгэрэх боломжтой юм. За энэ хавдрыг үүсгэж байгаа папиллома гэх вирусын талаар та бас тайлбарлаж өгөөч. Ер нь яг хавдар маань яаж үүсээд байна? Одоо жишээлбэл вирусээр гэж байгаа юм чинь энэ вирусын гаралтай юм байна тийм ээ. Яаж энэ өвчин хаанаас үүсээд байна? Энэ өвчнийг ер нь хүн хаанаас тусчих вэ тийм ээ? За папиллома вирус нь болохоор ер нь олон төрлийн зөвхөн умаа үзүүний хавдар гэхгүйгээр олон төрлийн хавдрыг үүсгэдэг. Эний яг уу судалгаагаар бол нөгөө хамгийн ихэнд нь умаа үзүүний хавдар үүсгэдэг. Тэгээд ерөнхийдөө папиллома вирус нь болохоор нөгөө эрэгтэйч эмэгтэйч адилхан хавдар үүсгэдэг. Эмэгтэйд болохоор энэ умаа үзүүний хавдар гэдэг жаа тий. Эрэгтэйд болохоор ам залгуурын хавдар, аанусны орчим тий, гадна биелэг эргэтэн төмсөг тий ийм хавдруудыг үүсгэдэг. Тэгээд давхар нөгөө үе ургацгууд үүсгэдэг. Тийм болохоор ер нь нөгөө одоо энэ нөгөө 11 настай хүүхдүүдэд энэ хавдруудаас сэргийлэхийн тулд 11 настай эрэгтэй эмэгтэй бүх хүүхдүүдэд энэ папиллома вирусын вакцин хийгдээд байгаа нь юм учиртай байгаа. Тэгэхээр өрсөн сэргийлэх арга гэж байх уу тийм ээ. Таасаа мэдээж хамгийн дөрөв вакциныг онцолж байгаа шиг байна тийм ээ. Энэ болохоор ер нь нөгөө эрэгтэй хүнээс эмэгтэй хүнд халдварладаг байхгүй юу? Тийм болохоор ерөнхийдөө нөгөө урьдчилан сэргийлэх нь хамгийн гол юм нь вакцин болчиход байгаа. Одоо юм байдлаар ер нь. За баярлалаа. За эргээд эрэгтэйчүүдийн асуудал руу ярианасаа дамжаад ороод тийм ээ. Эрэгтэйчүүдийн маань дунд ер нь одоо яг энэ тал дээр хөржгөөн тал дээр ямар асуудал, ямар өвчлөл ер нь хөвчлэн тохиолдож байна? Юун дээр анхааруул зохистой байна тийм ээ. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талыг бол одоо сүүлийн үед маш анхааралтай авч үзэж байгаа. За тоолхон бол одоо жилд дунджаар 18 одоо 1000 гаруй хүн нас ордог юм байна. Тохиолдол бүртгэгддэг. За үүний одоо 63% нь одоо эрэгтэйчүүд байдаг юм байна. За энэ эрэгтэйчүүдийн маань одоо нас оролтын үндсэн шалтгаан нь ерөөдөө одоо халдварт бус өвчин буюу зүрх судасны шалтгаантай өвчин, за тэгээ хосол гэмтлийн шалтгаан, нас оролт, за дээрэс нь хавдар, сэтгэл зүйн одоо гутралаас болсон одоо амиа хорлоч гэх юм уу тийм ийм тасралтууд бол ерөнхийдөө бол эрэгтэйчүүдэд дийлэнх хувийг эзэлж байгаа. Тийм болохоор одоо ерөнхийдөө бол эрэгтэйчүүдийн одоо аль болох эрт урьдчилан сэргийлэх хүслэгт хамруулах, элдэрсэн өвчлөлийн одоо эмчлэх энэ тал дээр бас маш их анхаарч одоо энэ жил бол маш сайн одоо ямар нэгэн одоо аян одоо тэр эрэгтэйчүүдрөө хандсан тэр чиглэлүүд ажлууд маш хийж эхэлсэн байгаа. За зүрх судасны өвчин дотор бол одоо харвалт, зүрхний шигдээсээр бол нас оролтоос одоо эрэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлдэг. Нас баралт ингээд их байгаад байгаа хэрнээ амбулаторийн үзлэг ингээд аваад үзэх юм бол эмэгтэйчүүд нь дийлэнх хувийг эзэлдэг үзлэгтэр. Тэгэхээр эрэгтэйчүүд маань нөгөө үзлэг шинжилгээнд хамрагдах нь бас ховор байдаг юм байна. За тухайлх юм бол одоо сэтгцийн одоо сэтгэл готролд орсон тохиолдолд өөрөөсөө нөгөө эмэгтэй хүмүүс бол ингээд хоорондоо ярьж хөөрөөд ингээд сэтгэл хангалгаад стрессээ тайлаад байх талтай эрэгтэйчүүд маань өөрөө ингээд ярихгүй дотроо бухимдаж ингээд бодож ингэж явж ангуутаал одоо нөгөө хорцлоо хэрэглэхээ одоо тамхиан татах, арх уух, дээрээс нь одоо тэргээ даван туулж чадахгүй болмоос одоо амиа хорлох гэсэн энэ тал руу маш их орж гэж улам хөндрүүлээд гэдэг. Тэм болохоор ерөнхийдөө бол одоо аль болох эрэгтэйчүүдийг тэ одоо эрт дэлгэрүүлэг үзлэгт нь сайн хамруулъя, за өвчнөөс нь сэргийлье, эрүүл мэндийн боловсрал олох тал дээр нь анхааръя, за эрүүл зан үйл, за эрүүл одоо дадал хвшилт сургая гэсэн тал руу бас маш их чиглэж байгаа. Хоол бас шалтгаалт. Яг бол нөө эрэгтэй хүмүүс ч юм өөх тостой хоолыг хийддэг. Дээрээс нөгөө тамхиан татан архиа уун. За тэгээд хөдөлгөөн багтай, тасгал хөдөлгөөн хийх нь бас эмэгтэйчүүдээс харьцангуй бага. Ерөнхийдөө тиймэрхүү хандлагаас болоод бол эрэгтэйчүүдийн маань өвчлөл, нас оролт бол маш их нэмэгдэж байгаа. За ерөнхийдөө бас эмэгтэй эрэгтэй хүмүүсээ одоо дундаж наслалт маань бас айгүй зөрүүтэй болсон байгаа даа.
За дэлхийд бол ерөөдөө эртний эмэгтэй хүмүүсийн дундас наслт бол ерөөдөө 4-5 жил гэдэг юм байна. А тэгтэл манайд 9-10 жил болно. Тэгэхээр ерөөдөө бүх чиглэж байгаа энэ дээр газраас одоо энэ арга хэмжээнүүдийг бол ерөөдөө эртний эмэгтэйчүүдийн одоо насны зөрүүг нь бас арилгах тийм ээ. Яг бол эртнийчүүдээ илүү бас наслуулах, өвчин эмнэлгийн нэртгэн шиг илрүүлээд онцлоод ингээд явах юм бол энэ хүмүүс маань бас амьдрах тий одоо эрүүл зөв дадал бишээр амьдрах, амьдралын чанар нь одоо дээшлэнэ гэсэн юм талууд маш их ажиглагддаг. Тэгээ энэ талаар бол нэлээд дөрвтэй арга хэмжээнүүдийг л авч ажиллаж байгаа. Тэгэхээр яг таны хэлж байгаагаар хамгийн гол нэрт илрүүлэг өрсөн сэргийлэх ажил маш чухал байна тийм ээ. Яг одоо хуучны гэх юм уу нэг тийм үзэл одоо монголчуудын дунд их байж тийм ээ. За эрэгтэй хүн за яхаа тэ хинэггүй за тэгж болонтоо гэж улам ингээл хоош нь тавиад байдаг. Тэр болгоны ард улам л эртэл нэмэгдээд байдаг тийм ээ. Тэгэхээр та яг эрэгтэйчүүд маань зургтай үзээ сууж байгаа эрчүүдэд маань за хань ижлүүдэд тийм ээ анхаарал өгөөч гэдэг нь бас нэг ахаад нэг сайхан бүр тодруулаад хэлээд өгсэй гэж хүсэж байна. Ерөөд бол яг бид нар дээр яг ажиллаад манайх жагсаас тусламж үйлчлэг үзүүлж байгаа шүү дээ. Яг ингээ хараад ажиллаж байгаад бол үзүүлж байгаа нийт хүмүүсийн маань дандаа л эхнэрээ л авчраал, гэр бүлийн өмнө хэсгэл авчраал, хүүхдээ авчраал ингээл үзүүлээд байдаг хэрнээ яг өөртөө би үзүүлээд гээд ингээ зориод орж ирж байгаа одоо ар гэр ингээ давуулаад ирж байгаа бас арай харьцангуй ховор. Гэхдээ үзүүлнэ тийм ээ. Тэгээд харьцангуй ховор. Тэгэхээр одоо ирчүүд маань тийм эрүүл зан үйл одоо хор зуршлаа боли тийм ээ. За тэгээд дасгал хөдөлгөөнөө хий. А дээрэс нь одоо эрүүл мэндийн өрсөн сэргийлэх үзлэгтээ тогтмол хамрагдъя. За хэрвээ илэрсэн тохиолдолд одоо өрхийн эмнэлэг болон бусад одоо лавлаа шатлын эмнэлэг юм уу тэр шаардлагатай газараа хандаад өвчнөө эмчлэх, эрүүлжүүлэх юм бүрэн боломжтой байгаа. Хамгийн гол нь бид нар одоо мэдлэг, тэ эрүүл мэндийн мэдлэг дэвшлүүлээд зөв дадал хэвшилт сурснараа тэр хүн өөрийгөө аливаа өвчнөөс эслэж сэргийлж чадна. Энэ тал дээр бас маш анхаарч ажиллавал зүгээр байна. За бас дээр нөө төрөв булчирхайн хавдар бас сүүлийн үед нэмэгдэж байгаа. За өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр төрөв булчирхайн хавдрын төрөвцсөн онцлогоор илрүүлдэг. Маркерод төрөвцсөн онцлогоор за хэрвээ тэр шинжилгээг авлаа. За шижигтэй тохиолдолд одоо бид нар одоо эрг гэж ярьдаг юм байц. Тэр гарах юм бол бид нар лавлгаа шатлал руу явуулдаг. За тухайн хүнд маань хавдар илрэх кома гэхэд одоо төрөв булчирхайн шохойжилт тийм ээ. Ямар нэг өрөвсөл байна уу гэдг нь тэр тестэн дээр гараад ирдэг. Тэгэхээр бид нар тэр хүнээ лавлгаа шатлалынхаа 2-3 дахь шатлалын эмнэлэг рүү явуулдаг. Тэр хүмүүс маань тэнд очиж үзүүлээд эмчилгээнд хамрагдсанараа бас тэр өвчлөлөөс бас хамаагүй хамгаалах одоо өвчлөлийг бууруулах, өөрийгөө хамгаалах энэ тал бас илүү болж өгдөг. Тэгэхээр жишээлбэл төрөв булчирхай жишээлбэл шохойжилт гэдэг бол одоо олон өвчлүүд ихний шат гэж ойлгож болох нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг за бүр одоо залуучууд маань бол нэг сайн мэдгүй ч магадгүй. Тэгэхээр ямар шинж тэмдэг хамгийн дөрөнд илэрвэл би одоо өрхийн эрүүл мэндийн төв дээр очих хэвээр ямар эмнэлэгт хандах хэвээр бай тийм ээ. Тэгвэл нэг зөвөр нэг за энэ шинжний илэрвэл очих хэвээр байна гэдэг мэдгүйгээс болоод тэгэл гүрийг за нэг хэд тонцоод гайг олцгойл хөдөө гэдэг л ойлголт дээрс ирчүүдэд маань байдаг шүү дээ. Иргэд бол одоо нэг шээс тасалдах тийм ээ. За шээсний дараа шээгээгүй мэдрэмж төрөх. За шээгт одоо дүлж шээх гэсэн иймэрхүү зовирууд илэрдэг. Одоо манайхан ч болохоор даарч өрснөөс боллоо энэтэй бас өөртөө тиймэрхүү юмнуудыг бас ярьдаг шүү дээ. Тийм ээ. За одоо гайгүй болсон гэж ярьдаг. Одоо тиймэрхүү одоо шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрвээ одоо лавлгаа шатал руугаа явж амжихгүй цаг зав байдгүй л өрхийн эмнэлэг дээр ирээд төрөв булчирхай одоо төрөвсөн онцлогоо шинжилгээнд хамрагдаад одоо тэр бол нэг 20 минут хүлээгээд хариу нь гарчдаг юм төрөвчсөн онцлогын шинжилгээ байгаа. За тэрэн дээрээ хэрвээ ямар нэгэн одоо асуудалтай байна гэж үзэх юм бол бид нэр лавлгаа шатлалын эмчилгээг одоо тэр эмнэлэг рүү очиж ингэж зөвлөлээрээ тэр дараагийн гаргалгааг гаргаад ингээ явуулчихдаг байгаа. Тэгэхээр яг энэ төрөв булчирхай хувьд бол хүндрэл нь яаж илэрдэг вэ? Ер нь яг ямар аль шат хүртэл одоо яг одоо сөрөг давна. Тэгээ сөрөг гэхэлэр хамгийн юу болчихсон юу бол мэс заслын арга хэмжээнд ордог байхгүй мэс засалд орох. Тэгэхээр л одоо тэр одоо төрийн нэмийн хийсэн зөөрөд илэрхийлж юм бол ерөөдөө л эрүүл мэндийн байгууллага хэмжээнд хандах хэрэгтэй. Яг эмчилгээ талаас эргээд нөгөө хүний бие дээр үлдэж байгаа сөрөг нөлөө нь юу вэ? Жишээлбэл одоо өргөдөлт хүртэлтэй явдаг юм уу тийм ээ? Ямар асуудал? Тийм. Тухайн хүн одоо би одоо онцлогоос хамаарат бас тийм ээ. Одоо ямар нэг одоо мэс засалт хүртэлх тэр арга хэмжээ болно гэдэг чинь бас маш нэлээд хүндэрсэн байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр аль болох тэрнээс өрсөн сэргийлэх дөнгөж шинж тэмдэг илэрнгүүт одоо тэр үслэг шинжилгээндээ юу эрт илрүүлэхтэй л орох хэрэгтэй гэсэн шинжилгээнд хамрагдах нь хамгийн чухал байдаг. За эргээд ихний хэсэг дээр очиход одоо нөгөө дасгал хөдөлгөөн ирчүүд мань дасгал хөдөлгөөн хийхгүй тэрнээс болоод хөдөлгөөнөөс болоо гэж байгаа шүү дээ. Тэгээ би яг энэ тал дээр бас гайхажсэн байхгүй. Бас анх яг өөрөө бас одоо зарим үзэгч минь надтай адилхан бодолтой байсан баг. Би тэгээ сүлд мэдснийхаа дараа гайхажсэн. Яагаад дасгал хөдөлгөөн хийдгүү гэдэг бол ингээл өдөр болго бид нар ажил хийж штэ гараад ингээл юм өргөж тавьдаг бие хүчний ажил хийдэг штэ гэдэг тий. Энэ нь өөрөө яг зөв нөгөө нэг
дасгал хөдөлгөөн биш байдаг шүү дээ. Тийм энийг энэ талаар тайлбарлаж өгөөч. Хөдөлгөөн хэрэгтэй байхгүй. Одоо өөртөө цаг зарцуулаад жишээлбэл одоо манай хайж одоо 10,000 өдөр алхах гэдэг юм уу 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж гэдэг юм уу тийм талаар манайх нь бол ерөөдөө оройныхоо хоол ундыг идчихээд нэг зургтаа хараад хөвтдөг тий. А тэр хооронд ч хүмүүс ч одоо ямар нэгэн эрсдэл явагдаад байна гэсэн үг. Нэг бол хоол эдэнгүүтээ тамхиан татдаг ч юм уу хоол эдэнгүүтээ шууд хөвтөд өгдөг тийм ээ. Тэгэл зургтайгаа удирдлага барил хөвтөөл ингээд байж тал тэр хүн нэг хоол шингээлт одоо юу байхгүй шууд хөвтөд өгөрч ямар нэгэн одоо тэр хоолой шингээх болон одоо зөв одоо тал руугаа биш байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо хоол өдөрт тодорхой хэмжээгээр өөртөө цаг зав гаргана гэсэн үг. Эрт эмэгтэй ялгаагүй шүү дээ. Одоо ажлынхаа зав чөлөөгөөр гэдэг юм уу те гэртээ байх амралтын хугацаанд одоо юу нөө дасгал хөдөлгөөн хийн. Одоо манайхан ч зарим нь шовон бүжигч явж гин тийм ээ. Өглөөд маш их босоод алхаж байна, гүйж байна. За нэг хэсэг хүмүүс нь бас энэ тодорхой юм талбай энэ дээр асах ингээд бүжгийн хөдөлгөөн хийгээд байж байна. Тэр болонд өнөөдөр 2 хүн байсан бол маргааш 3 болоод нэмэгдэж чинь ингээд хүмүүсийг одоо зөв тал руу ингээд дадлаг сэдлийн төрүүлээд ингээд ирэхлээр тэр хүн өөрөө аяндаа тэр дасгал хөдөлгөөнийг хийдэг болно. Гол нь өөртөө анхаарах, би эрүүл байх хэвээр, эрүүл байснараа би гэр бүл одоо ахтай хамаатансандаа би бас тий одоо эрүүл амьдрал хэв маягийг үзүүлэх хэвээр би тэр хүнийг одоо тусалж дэмжиж явдаг энэ хүний хувьд тий гэрийн эзний хувьд би бас эрүүл байх хэрэгтэй гэдэг талыг тэр хүн өөрөө ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Тэгтээ өөхтөө тостой хоолнд давс юугаал багсгана гэсэн үг л дээ. Зөв хоолтойгоо бас тэр зашмаа баримтлана. За сүүлд нэхэд юугаа зөв дасгал хөдөлгөөнийхэд нэг онцлог хэлчихвэл тийм ээ. За гэл одоо ер нь бол өдөр хүн болгол ингээд хэлсээр байгаа юу болчлоо л доо ингээл чихний зугаар ингээл өнгөрөө өлөг болол чихний зугаар өнгөрчдөг болчлоо. Гэхдээ одоо бид нэг ингээл Ази орнуудаар урт наслттай Япон, Солонгос, Хятад за хамгийн өөрөө Хятадын чинээс харахад л өглөө болгон ингээл гадаа нэ бөөндөө ингээл дасгал хөдөлгөөн хийж идэг штэ тийм ээ. Тэгэхээр яг ямар дасгал хөдөлгөөн чухал байдгийг за тэгээд яг хамгийн наацхан тийм ямар дасгал хөдөлгөөнүүд чухал байдаг. Энэ яг яагаад хэрэгтэй байгаа хөдөлгөөн зөв дасгал хөдөлгөөн гэдэг юм тийм ээ. Яа хамгийн наацхан л байсан алхалт шүү. Ерөөсөө л идэвхтэй алхалт. За гүйхгүй мөн ерөөдөө яг идэвхтэй өөрөө ирчмээр ингээд 30 минут юм уу цаг юм ингээд алхаад яваад ирэхэд тэр хүний одоо тэг булчингийн үйл ажиллагаанууд сайжирч ирнэ. За тэнд байгаа одоо нөгөөх одоо шатааж байна тийм ээ. Тийм болохоор хамгийн наацхан хүмүүсийн ерөөдөө хэлбэг хийж чаддаг хамгийн гол дасгал хөдөлгөөн бол алхалт. Тэр болон фитнес яваад байх тийм боломж бас олдохгүй шүү дээ тийм ээ. За баярлалаа. За эмснэртэй баярлалаа. Ингээд энэ удаагийн зочны цаг бас энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.